За одоо бид нар яах вэ гэхээр нөгөө ангаа хуудсыг авшигт судар гэдэг тийм судар хэвлүүлсэн байгаа. Тэр судраа ирж авна. Тэгээд тэр судраа авахдаа бас сертификат хамт авчих юм байна. За тэгээд автаа яах вэ гэхээр энд нөгөө ангаа хуудсын бурхдуудыг ингээд залсан байгаа. За энд ямар бурхдууд байгаа вэ гэхээр нөгөө отч маань бурхан маань байгаа. За нааш анхаараа манайхаа. Отч маань бурхан маань байгаа. Отч маань отчин хаан гэдэг тийм. Отчин хаан, эмчин хаан гэсэн үг шүү дээ. Тэгээд хүний бол одоо төгс итгэрүүлье гэдэг ийм ан чанар тавьсан бурхан. Урд хэзээ нэгэн өдөр отч маань бурхан бол бидний шиг ийм бодтой хүн байсан гэж байгаа. Тэгээд хүнийг ирүүлжүүлэх замаар хэгэрүүлье. Ерөөсөө төгс гэгэрүүлэх юм бол тэр хүн ямар ч өвчин зовлон байхгүй төгс итгэх юм байна. Тэгээд биеийг нь эрүүлжүүлэх, сэтгэлийг нь эрүүлжүүлэх замаар би хүмүүсүүдэд тусалж төгс итгэрүүлье гэдэг ийм ам чанарыг тавиад тэгээ хүмүүсийг итгэрүүлэхийн төлөө ингээд одоо чинь зүтгэж явсаар байж байгаа төгс гэгээлэг болсон нэгэн бодтой хүн гэж байна. За тэгээд одоо биднэртэй адилхан үйл эрхэлж гэгэрсэн ийм урдын бурхан гэсэн үг байна. Отч маань бурхан дээр байж байгаа. Дараа нь бол лон отч маань бурхан одоо яг энд байгаа энэ отч маань бурхан бол яг миний гэртээ зардаг юм бурхан байгаа. Тэгээ бас их түүхтэй ямар түүхтэй вэ гэхээр би тавч яриад өгч. Юу нөгөө 80-аад оны үеэр чи 80-аад онд ч одоо нөгөө юу яасан юм бэ? Нөгөө хоройтой бурхан шүтэх хоройтой байсан. Тэгээ манай аав хөдөө ингээд хөдөөгөр явж байгаа нэг агууд ороод туссан чинь тэр дотор олон бурхан байсан байна. Дээдлийн хичээлээ. Аян гэж наач ч юм уу гэж байгаа. Тэгээ жоохон багсаач болно шүү дээ. Тэгээд манай аав тэгээд хөдөө явж байгаа нэг агууд санамсаргүй орсон чинь маш олон бурхан байсан. Тэгээд тэр бурхдуудыг аваад ингээд гэртээ хүрээд ирсэн. Тэгсэн чинь одоо манай ээж мэж дургуцаад хөдөө ингээд бурхан олж ирлээ. Тэгээд нөгөө өдөр шүлэг хоройтой тийм байсан. Тэгэхээр манай аав авдрантаа ингээд хав ингээд дарцсан байсан. Тэгж чад манай аав ерөөсөө ээж гаргахгүй тэгээд байжгаад 96 онд манай аав нас орсон. Тэгээд нас орсон дараа нөгөө нэг ингээд авдрам нуусан чинь дотоос нь баахан бурхан гарч ирээд тэгээ манайхаа одоо энэ бурхдуудыг яах ч одоо шүлэг байдаг мэддэг хүн байхгүй яшааг дотроо аваачаад ганднаа аваачаад өгчигээд ганднаа аваачаад өгсөн. Тэгсэн гандан тэр бурхдуудыг хүлээж аваад за зөндөө олон сайхан бурхан байна. Тэгээд нэг бурхныг танай буцаагаад өгөө. Танайх ямар бурхнаа авах юм бэ гэж. Тэгээ манай ээж ичнэр л ирсэн байна. Тэгээд мэдэхгүй чи мэдэхгүй та өөрсдөө мэдээд нэг бурхныг буцаагаад өгчөө гэж тэгсэн байна. Тэгсэн энэ манал бурхныг жоохон сэтгцэн байсан гэж байна. Одоо агуу татгалаа. Тэгээд манал бурхныг сэргээгээд жоохон засуулаад тэгээд танаад нэг бурхныг буцааж өгөө. Тэгээд энэ манал бурхныг буцааж өгсөн гэдэг. Тэгээд буцааж өгөөд мэдэхгүй бид надад ирчихсэн. Тийм хүчтэй бурхан байгаа. За дараагийнх нь бол отч маань бурхны дээр том нь бол том боломжтой юм би байна. Тоож тийм надад бол одоо нийт ингээ мэдэгдэж өөрчлөлт гарч тэгээд одоо зүуд зөнгөөр одоо маш олон сайхан зүуд зөнгүүд илэрч тэгээд зүудэндээ одоо энэ бурхантай очирч ингэж сайхан болсон. Тэгээд тэр бурхан маань байгаа. Би одоо мөн гэрт манай гэрт байдаг. За нөгөөх нь бол бурхан буддаа байж байгаа. За бурхан буддаа бол мэдээж хамгийн төгс анхаарч байгаа бурхан буддаа 2500 жилийн турш мянган хүн бурханы шашны замаар явж ирж байгаа. Сэтгэл нь өрүүлж байгаа. Тэр төгс ирж байгаа. Тэгэхээр одоо жинхэнэ төгс хийж одоо бурхан буддаа байж байгаа. Христийн шашин Есүс Христийг хүртэл одоо юм нэг бол бурхан буддагийн нэгэн загшааг байжээ. Буддийн шашин бол үзчихсэн, нууцаар үзчихсэн байна гэдэг ингээд тийм сурч хэмээ байдаг. Би бол тэр итгэдэг. Залын шашныг үндэслэгч нөгөө Мухаммед гэдэг чинь бас 10 жил ингээд нэг осоогүй байж байгаа. Тэгээ ирээд ингээд залын шашныг үндэслсэн байдаг. Залын шашныг одоо хэдий одоо өнөөдөр жоохон буугаар хэлэгдэж гисэндээ яг үндсэндээ яг цэвэр шашнаараа явахаар бас одоо
мянган шүний үлгэр гэж байгаа тийм лалын шашнаас гарсан маш олон гэгээд бүрдсэн. Бид нар одоо хэзээ нэгэн цагт энэ төрөлтөө биш юм аа гэж хэзээ нэгэн цаг төгс гэрх л өстэй. Төгс гэгээр зөв зорилгыг тавина шүү дээ бүгдээ тийм. Тэгэхээр хэзээ нэгэн өдөр төгс гээрсэн таны дүр хөрөг юм байна гэж байна. Хамгийн зөв. Өөрөө өөрийнхөө төгс гээрлийн ирээдүйн төлөвийг өгж яах гэж байна. Тэгээд сунж мөргөө яагүй гэхээр танах дотор чинь нэг юм амг байдаг байхгүй бид бүгд байгаа. За би ч одоо нэг мөргөж зүгээр тахтай жижигч байгаа юм шиг те. Мөргөж одоо сунж мөргөж тэгээд хаашаа шимдэж гэх юм уу те. Тийм юм амг дотор төрсөн. Тэр амг сэтгэлийг бид дарж авах хэрэгтэй. Биеийн амг шүү дээ эгоны амг те. Тэр эгогоо дарж өгч байгаа. Энэ өөрийнхөө төгсгөөр ирээдүйн дүрмийн өмнө тэр амгаа дарж байгаа. Энэ төгсгөөр хичтийн өмнө амгаа дарж байгаа. Тэр амг сэтгэлийн дарахгүй бол би мондог гэж бусдыг өргөжүүлж чаддаг. Бусдад тусдыг өгч чаддаг. Бид нар гэгэрч чаддаг. Тэр амг сэтгэл би гэсэн юм байхгүй бол зөвхөн бусдыг гэсэн хайр эмэлхний сэтгэлтэй болж бид гэгэрч шүү. Тэгэхээр тэр амг сэтгэл чинь бас дарагдахын бэлэгдэл болдог байхгүй юу? За дараа нь юу вэ гэхээр одоо энэ дээр ингэ бичсэн байна. Хамгийн 3 одоо чухал зүйлийг бичсэн байна. 3 удаа мөргөн, 3 удаа сунаад мөргөн. Гэхдээ хамгийн ихэнх нь бол яах нь вэ? Дөрөвний хэлсэн 2 юмыг бас бодчихно. Тэгээд дараа нь яах нь вэ? Гэгэрх зорилго. Энэ бурхтууд чинь хүн одоо энэ төгс гэгэрн гэдэг чинь ерөөсөө энэ махан биеийн байхгүй болоод энерги бий болоод үлдчихэж байгаа. Мөнхөрчж байгаа. Энерги бий болоод. Сүнсэн дараа төрөлхгүй тийм бидний сүнс бол нэг юм бөмбөг шиг юм байдаг. Тэгээд бөмбөгийн юм энерги шиг. Тэгээд ингээд төрөл авдаг өгөхээр тийм. Тэгвэл төгс гэгэрн гэдэг нь яаж байгаа? Тэр бөмбөгийн энерги нь энэ задраад түгмэл энерги болоо. Оршихуй даяар түгээл. Тэгээд тэр энерги мөртлөө бас ухамсартай. Хүнийг сонсон. Хүнийг мэдрэн, хүнд туслана. Нэг ийм ухамсартай энерги болоод ингээд мөнгөрөөд оршихуй даяар түгж оршихыг бол гэгэрх гэж. Тэгэхээр энэ бурхадуудын тэр ухамсартай энергийн гэрэл энерги яг одоо энд байгаа. Хааж байгаа. Оршихуй байж байгаа. Тэгэхээр тэр энергийн ухамсарт нь яах нь вэ? Тэр энергийн ухамсарыг төлөөлүүлээд энэ ингээд дүр хөлийг тавьж байгаа. Одоо юу ч гэдэг манайхаа Христийн шашнууд ертөнцийн эзэн гэдэг тийм ертөнцийн эзэн бүгдийг бүтээсэн ингээ хаасайг ертөнцийн эзэн оршиж байгаа гэдэг үс. Буддизм болохоор тэрийг бурхан гэдэг. Буддизм болохоор төгс гэгэрсэн яг чамтай адилхан ингээд нэг ирэлийн хүн байж байгаа. Эрдэм ном бүгдийг төгсгөөд хайр инрэл бүгдийг төгсгөөд нөгөө тийм нүгэлтэй бидний хармоолгоо дад хүнсээ зөв програмууд бүгдээ ингээд засаад ингээд төгсөж чадсан тэр нэг амьд байгаад амьд хүн байсан. Яг надтай адилхан нэг хүн байж байгаа. Тэрийг тийм юмд хүрч чадсан. Хүний хөгжлийг төгсгээд төвшөнд хүрч чадсан тийм. Тэр хүний бурхан гэж бүгдийсэн. Христэд болохоор тэр хүн чинь ингээд бодгол хүн байж байгаа. Нирван болно гэж байгаа шүү дээ. Нирван болно гэж чинь долгион болно гэсэн. Долгион болохоор төгсгөлээр түрүүний хэлсэн ертөнц даяар төгсөн нэг юм хүсэлтэй энерги болчихлоо шүү дээ тийм. Тэр нирван болсон тэр нэг энергийг нь ертөнцийн эзэн гэж ингэж хэлээд байгаа юм шиг надад зөвхөн гэж бодогддгийг. Тэгэхээр энэ бас юу хэлж байгаа вэ гэхээр заавал одоо бид нарт нэг шашны тийм юм байх хэрэггүй шүү гэж. Одоо Христ Есүс ч гэсэн ялгаагүй шүү дээ. Христ Есүс ч гэсэн ялгаагүй одоо нэг л бурхан шүү дээ. Тийм үстэй. Нэг л бодгол хүн биз дээ. Тэ? Тэгэхээр яг тэр зүгээр гэгэрхчдэг юм өргөж байгаа. Христ шиг, Есүс шиг гэгэрхчд өргөж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд хамгийн ихэнд нь ингээ наад шиг ингэ нэг л хүн байж байгаа төгс гэгэрч бурхан болж чадсан байна. Тиймээс би ч гэсэн одоо таны хамгийн амтны тусыг тань шиг бурхан буддаа шиг хамгийн амтны тусыг өгтөө одоо гайхамшигтай үстэй. Бурхан буддаа байгаагүй энэ дэлхийн ертөнцид аль хэдийн сүрсэн шүү дээ. Таны орон болцсон байж байгаа шүү дээ ерөөсөө. Тэгээд тань шиг би ч гэсэн гэгэрья тэр гэгэрх одоо энэ хүслийг минь ажиллаж хайрлаа гэж гэгэрхэн даатгах юм. Нэгдүгээр нь нэг ихний мөрөлтөнд. Хоёрдугаар нь шүү дээ. Эрдэм гоох юм. Бид нар чинь одоо бусдыг ангааж байгаа шүү дээ, тийм үү? Бусдыг аварч байгаа, бусдын сэтгэлийг өрөөсөж байгаа шүү дээ. Тэгэхээр эрдэм гоох юм. Энэ эрдэм чадлыг уран болон авчулж өгөөрэй.
Гуравт нь бол гэр нүглийг намжлах. Биднэрт одоо ингээ хүнд туслах гэхээр бид нар урд нь үлдсэн нөгөө энэ бид нар өөрсдөө байгаа дард хүсийн нөгөө сөрөг юм байна шүү дээ. Тэгээд уул нь хичээгээд идэг өөрийн мэдлэг одоо ингээ асуудал гарч байгаа шүү дээ. Хэрэглэгч асуудал гарна, уулзах асуудал гарна, уурлах асуудал гарна, гомдлох асуудал гарна шүү дээ. Манайч одоо төгсөж байгаа юм. Тэгээд тэр асуудал үүдэг. За тэгээд манайхан бол энэ юуны нэрсийн тал юм дээ. Цагаан толгойн дараалтаа нэрийг бодлоо. Тэгвэл нэрийг бодлоо. Нэрийг бодлоо. Дээр дөрөс ээлжих юм. Тэгээд сая энэ өгүүлдэ бодчоо 3 мөрөгч тэгээд надад судраа аав. Тэгээд манайхаа сертификат хийж өгнө. За 100 авахгүй одоо тийм. Бичлэг хийж байгаа юмсан. Дээгүүр Эмшийн Батхуйг Хүнчингийн Батхүү, Аваасүнгийн Баялагмаа, Үрнэгийн Баярмаа. бүлмэч хосч манай. Энэ хүн өөрийнхөө дотор байгаа энэ бурхны энергийг амаараа одоо дүн гэж хэлдэг шүү дээ. Амаараа энэ хүн хэлэнгүүт энэ хүний зүрхэнд нь нөгөө бурхан чи яваад орчих. Тэгээд энэ хүн цаашаа энэ хүн хэлдэг ингээд хязгааргүй явсаар одоо хэдэн сая хүн шиг болсон юм зам тийм. Ингэсээр яваад одоо манай багштай манай багш хаана тэгээд би багшаас аваад гэж. Тэгээд нөгөө тийм байна. Нөгөө юм. Одоо дүн гэхээр яах вэ гэхээр зэрэг яана гэдэг байна. Гэлүүг хүйж байгаа. Тэгээд гэлүүг хүйгээд авсан чинь манай ээж гэрчтэй яаж гэдэг нь Монгол гэрчтэй байна. Ээж маань гэрчтэй яаж. Тэгээд ээж маань тэгээд ээж тэгээд өсөн бодлоо гаргаж байна. Тэгээд одоо бодлоо үүсгэж сүнс болно. Юм маань бэлдээд аваад офны төвшин гэсэн болчих шиг байна. Юм маань бэлдээд бүр одоо өндөр одоо гарын мараа гэдэг бид чааш шүү. Тэгээд одоо яасан буцаад ингээд гарч ирээд харсан чинь нөгөө суулж болчих. Тэгээд бүр тогтоос ингээд асар том юм суулж. Тэгээд өсөн ингээд хайр бэлдээд хайраа усцсан чинь яасан чинь. Дотроос ингээд доор байсан хад чулуунууд ил гарсан, модод ингээд гарсан. Доор мододтой хад модтой тийм уулсан. Асар том юм болчихсон байсан. Тэгээд гарч ирэх бүр гайхаа. Одоо нөгөө өснөө хайчих байна. Яг ийм удаад очсон юм байна чинь. Тэгээд зүгтсэн байхгүй. Тэгээд би энэ одоо ямар очтой зүйл явж байгаа гэж бодлоо. Тэгсэн зүйл хэлэх юм. Ном тэгээд бодоод олдгоо. Тэгээд юусаа олдгоо. Тэгэхээр гади унтихаа өмнө би юу бодож байгаа гэсэн зүйлээ бодсон чинь. Унтихаа өмнө яг энийг бодож байгаа гэсэн байхгүй. Өөрөөр яахоо тэгсэн чинь яг энэ болсон юм байна. Энэ нөгөө мэдээж нэг одоо юм нүгэл хилэнцгийг төрний ажиллах гэж шүү дээ тийм. Энэ нүгэл хилэнцэг гэдэг бидний нөгөө дард хүсэж байгаа тэр олон болоотой гэж чинь төрний ажилласан тэр өсөн мөр яаж чаддаг юм бэ. Энэ одоо яг надад болж байгаа зөвшөөрөл байна.
Тэгээ ээж маань байж, ээж маань гэртээ орсон. Бурхан шүтээ ингээд залцсан. Тэгээ байж болохгүй юу? Яг бурхан шүтээ залцсан байгаа ээж маань байгаа. Ингээд ийм зүг байна гэж бодож ирсэн. Гашин хэлэх шиг тийм. За тэгээд хамрыг ашиглах хэрэгтэй нөө. Хасрыг ашиглах хэрэгтэй. Хэдэн мянган ашиглах хэрэгтэй. Одоо бид нар бас тийм нөгөө тоо хийж байгаа юм. Ийм буйныхаа үеийг хожим хон гэдэг нь яриа. Мянган. За ингээд бодис гэдэг хүн тусалж ганц том гай юм гэж хэлдэг. Тэр нь бидний нөгөө эгос гэдэг. Би өөрөө боддог эгос. Өөрөө жижигчих гээд, өөрөө ингээд нарчих гээд, өөрөө хохирчих гээд. Тэгээд ингээд тусалж чаддаг байхгүй. Би гэсэн юм дотор юм чинь байгаа. Чин сэтгэлээс гэсэн юм чаддаг. Тэгээд дайснаа дарсан гэж энэ гараад Бурхны дэж байгаа. Дайснаа дарсан гэж биеийн юм өөрийнхөө дайснаа. Өөрийгөө давсан гэж. Бидний аз жаргал хаанаас ирдэг гэлээ? Бусдыг гэсэн сэтгэл урд өмнө үйлдсэн байгаа тэрнээс ирдэг. Тэгэхээр бусад гэдэг чинь бидний юу вэ? Бидний аз жаргалтай болох оронжон бусад тоххой даа. Тийм үү? Намайг аз жаргалтай, намайг амжилтанд хүргэх орон хий. Хаанаас ч бусад тоххой юу? Би өөрийгөө их бодоод ингэж ажиллах юм бол яах вэ? Нэг удаатаа би өөртөө ашигтай байв. Нэг хоёр удаатаа бүх хугацаанд. Урт хугацаанд миний аз жаргал, миний амжилтыг хинээс хамаарах. Стикс хамаарна шүү дээ. Танаас үнэхээр танаас байгаан байгаад үнэхээр танаас туслаа. Ингэж чадах юм бол хичээж их амжилт болно. Ямар нэгэн байдлаар магадгүй та нар ингээд гинтхэн муухай ааш чинь та нар хөдлөж дараа үчиг тэр хаяа явчих. За юу. Тэгсэн чинь өөр нэг газар очиж би хичээж. Үгүй хуцаа ингээд хойгоо шүү дээ тийм. Би өөр гадаад улсад очиод амьдарч ирсэн чинь би амжилт. Тийм нэг зүйл байна. Би нэг за дараа нь дээр нь надад хэлэхгүй байна. Би бодоод үзсэндээ Бурхны бие зогссон байхгүй даа. Бурхан бие байхгүй. Юу юм бэ шүү дээ? Бурхан энерги машинаар оршиж дээ. Бурхансан энерги машинаар оршиж дээ. Одоо маань Бурхан бодтой нэг юм дүр байхгүй. Харин ямар байдлаар оршиж вэ? Бурхансан энерги байдлаар оршиж. Тэр энерги байдлаар оршиж байгаа тэр ухамсрын бие цогцсон юу? Бидний Бурхан өөрийнхөө бие цогцыг үнээр ингэж дамжуулж байгаа. Тэгээд Бурхан ч бусдыг анхаахыг хүсэж шүү дээ. Бусдыг анхаахыг хүсэж дээ тийм үү? Тэгээд бусдыг анхаахыг хүсэж байгаа чин зорилгоо хинээр дамжуулж хэрэгжүүлэх нь үү? Үнээр дамжуулж хэрэгжүүлж шүү дээ. Тийм учраас өнөөдрийн та нарын хийгээд байгаа юм чинь одоо орчин байна. Бурхан бие цогцсон байхгүй. Хүний хүн зүйлсийн цоцыг бүтээх гэхээр хүний бие байхгүй учраас боломжгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр яах нь манусын бие толчгаад манусын биеийг дамжуулж үйлдэх гэдэг шүү дээ. Бурханы зорилго ийм байдаг байхгүй. Тийм учраас бид нар Бурханы бие цогцсон юм аа. Энийг яг 다시 던지고 тэгээд аваад нааш явуулъя. тэгээд Бурханы авшигыг хатнаас нь ороод ирж байгаа юм шиг болж байна. Яг одоо доктор чинь угаасаа байна заяа. Доктор чинь байна тэр гадны асуулт гэдэг сайн. Доктор авдаг ч гэж.
Өнөөдрөөс бид бол Бурхны бие мөн. Өнөөдрөөс ихтэй бид Бурхны бие цогцос болж байна. Бурханд бие байхгүй. Тиймээс өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлэх гэж хүнийг бүтээсэн. Гэвч бид өөрсдөө Бурхны бие гэдгээ умартаад олон мянга бүр сая төлөв төөрөж бүлж явсан. Эцэст нь бид энэ нэрээр дахин өөрийн гүн чанараа олж авах гэж байна. Энэ нь та хэн нэгэн муу хүн байж байгаа сайн болох гэж байгаа гэсэн үг огт биш ээ. Уул анхнаасаа байсан өмнө чанар боловч төрөж бүлсэн хайж явсан зүйл маань энэ гүн чанар юм. Угаасаа надад байсан юм байна гэдгийг таних ёстой юм шүү. Уг мөн чанар минь угаасаа бурхан байтал би яасан олон жил яасан ихээ өөрийгөө гутааж үл ойшоож бүр буруутгаж шүүж яваарэ. Би чинь бурханыг цаагаад яваа юм байна шүү дээ. Уучлаарай намайг гэж нарийн чил маань сэтгэл төрдөг юм аа. Ингэж өөрийн мөн чанараа таньж авшиг хүртэл сайн болно. Өөрөөр хэлбэл уул анхнаасаа өөрийн чинь дотор байдаг тэр нэг сайхан сэтгэлийн бурханлаг мөн чанараа мэдэрч байгаад түүнийгээ багшаас их авшигтай уулзуулж нийлүүлнэ гэсэн үг юм аа. Яг л цогсож байгаа түлэн дээр жаахан оч өгөхөд бүрхээ асдаг түүн шиг дотор чинь байгаа сайхан мөн чанараа гаднаас орч авч асааж байгаа гэсэн үг юм аа. Асууж байна маа. Одоо та сэтгэлийн авшиг авахтаа гаднаас нь нэг юм авч байгаа юм шиг бодохгүй байна шүү дээ. Дотор чинь хүн тэгээд юм гэдэг юм яваад байгаа шүү дээ. Нэг сайхан сэтгэлийн юм яваад байгаа шүү дээ. Тэрнээсээ болоод бүр зовоод байгаа. Тэрнээсээ болоод бүр гомдоод байгаа хүн ингээд янз бүрээр чадчихсан өөрөө би нэг янз бүрээр ярьдаг тийм. Тэр нь давхрын шалтгаан болоод байгаа. Гэтэл тэр чинь бурхан байсан байх шүү дээ. Миний дотор байсан тэр юм чинь. Ямар хайрчтай юм бэ? Чи миний дотор байсан байх. Чи хайрцээ дотор байсан байх шүү дээ. Энэ доторхоо ингэж мэдэрч чад миний хэлэх гаднаас өгөх авшигтай тэр хоёрыг уулзуулсан гэдэг шүү дээ. Тэгээд бүртээ асахтай яг та нар хаад мэдсэн болоод ингээд гал цогшиж чад өчөөх очиж бүртээ асах үстэй. Тэр шиг юм хийгээд байхгүй да. Од сэтгэлийн одоо санаараа авах юм гэдэг энийг сайн ойлгох юм шүү. Тэгэхгүй бол орохгүй суухгүй. Сайн нэг өөртөө тэр байгаа урмын чанарыг тэр юм олж аваагүй хүмүүс явж байвал одоо суухгүй. Гаднаас нэг нэр чихэд юм дотор шиг хүчээд юм олох гэдэг юм шиг. Тийм биш. Нэг тийшээ тий. За дараагийн сануулсан бол энэ бодисгийн чанар за тэгээд энэ авшиг харин юм асан байлаа. Бусдаас нууж явах хэрэгтэй. Энэ шиг одоо маш нэмийн багтгүй та асар их юм чухал. Энэ чухал юм яа одоо сайн ярьчихлаа. Тэгээ хүн янз бүрийн хийсэн гараад тэгэхээр одоо дэрмэн нэгээд чичгээд байхгүй юу. Одоо хуруу удаан бүдүүн алтан хинжтэй байж гэж бодъё. Ангуудтай зүрчээд тэгээд байна. Тэрэн бас намайг таньсан хүмүүс болоод одоо яг ийм аргачилж харахаа манай хүмүүс юм ингээс ажиад ирнэ гэж.
Би өөрийгөө мэдчихэв. Би юу их ёстой юу болсонгүй мэдчихэв. Гэхдээ намайг мэдхгүй хүмүүс жаргаа уурах юм сурах гэдэг байна. Тэгснээр учир зүггүй ажил зүүн болоод тарим болоод юу болоод те асуусан нам таараад энэ нөхөс сайхан саларч байна гэж. Тэгж хэлхийн хүчтэй тэр хүмүүс буян болоосоо гэж байна. Тэгж хоолж байгаа хүчтэй хүмүүс буян болоосоо гэж байна. Яг үгээр яг ингэ нэгдсэн юм сүлжээ болж байна. Ийм хэлхийн нэгэд орж ирэх гэж ойлгосон шүү дээ шүү. За. За бурхан бодтойтой ингэ ийм олсоор холбогдчихлаа гэсэн. Бурхан бодтойгоос хойш ингэ энэ гэгэр хэсэг байгаа шүү дээ. Тэдэртээ нэг ийм олсоор ингэ холбогдчихсан ихэвчлэн гэсэн. За тэгээд түрүүн сануулсан дахиад хэлье тийм. Дотоод сэтгэлд чинь тэр нэг бурханлаг мөн чанар байгаа. Хүн өөрөө л доо. Зарим хүмүүс өөрөө батж болно. Тэргээрээс анзаарч болно. Хамтдаа байгаа их байгаа. Тэр дотор чинь байгаа төлөө тийм. Дуухан дотор нэг мод төлөө хийгээд цогсож идэг шүү дээ тийм. Сонсож байгаа гаднаас нэг чүгэн зогч юм уу подкаст үстэй. Яг тийм ажиллаж байна. Тэгээд дотор сэтгэлд чинь байгаа бусдыг гэсэн нэг тийм сайхан сэтгэлийн мөн чанар дотор чинь байсан байгаа. Тэрийг мэдрээд тэр чинь өөрийн чинь ингээд асаах гал өөрийн чинь гэгэрүүлэх гал чинь тэр дотор чинь тэр байж штеп. Тийм гоё бурхны мөн чанар дотор чинь байсан байтал тэрүүгээрээ яагаад оршихгүй байгаа юм бэ? Тэрүүгээрээ яагаад ингэ дэлгэхгүй байгаа юм бэ? Яагаад өөрийгөө ингэ шүүгээд уурхаад цензуртэй айц үз татаад ингэж яваад байгаа юм бэ? Би яагаад энийг ингэ уншихгүй байгаа юм бэ? Хайрлахгүй байгаа юм бэ те? Тийм нэг ингэ бодож ирдэг байхгүй та. Тэр сэтгэл маань угаасан одоо улсад байгуулж өгч байгаа Монгол улсынхаа ард түмэнд ядарч төдөрч зовж стресстэй шаналж байгаа ард түмэндээ барьж байгаа бэлэг байгуулнаа бид бүхний. Монголчууд гэдэг хизээнээсээ хиймэрлэг ард түмэн юм байна. Монголчууд гэдэг хизээнээсээ бэлэг оюунтай ард түмэн юм байна. Монголчууд гэдэг хизээнээсээ сүнслэг ард түмэн юм байна. Монголчууд гэдэг хизээнээсээ гэгэрэлтэй ард түмэн юм байна. Энэ ард түмэн өнөөдрийн энэ байгаа нийгэм шиг, өнөөдрийн энэ байгаа байдал шиг, өнөөдрийн энэ байгаа доройтол шиг ингэж ядарч, зүдэрч, доройтож явах ёсгүй тийм ард түмэн юм байна. Энэ өргөө маань тэрийг баталж харуулах болно. Энэ өргөө монголчууд жинхнээсээ хинбэ гэдгийг баталсан, харуулсан, гэрэл хийгээ түгээсэн тийм өргөө байх болно. Ард түмэндээ дэлхийн нийтэд батлан харуулах тийм өргөө байх болно. Тэгээд өнөөдрөөс эхлээд та бүхэнд энэ хаяг дээр хаяг байж байгаа Кавант ангаалт гэдэг ийм нэр томьёо энэ Монгол улсын эрүүл мэндийн салбарт шинээр мэндэлж байгаамаа. Өнөөдрөөс эхлээд Кавант ангаалт гэдэг энэ нэр томьёо эрүүл мэндийн салбар нийт ард түмний дунд брэнд болох амандаа хэлдэг, аврал нь болдог тийм нэр томьёо байх цаг ирж байна. Удахгүй Кавант ангаалт гэдэг бид бүхний хөгжүүлж байгаа бэлэг оюунаар ангаадаг энэ гайхамшигт хөтөлбөрийг, энэ гайхамшигт нэр томьёог эмчилгээний дэвшилт ангаах ухааны дараагийн шинэ 90 үе гэж эрүүл мэндийн салбар бас бүлээн зөвшөөрнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Эмч эмнэлгийн байгууллагууд өвчнүүдтэй энэ төвийг санал болгодог, зааж өгдөг, Кавант ангаалт хийлгээ гэж зөвлөдөг тэр цаг үе тун ойрхон байна. Түгээр барахгүй дэлхийн
хийсэн шүү дээ. Үнэхээр л Монгол хүн бэлгээрээ л өөдлөнд дэвжих учиртай. Монгол бол тийм биш юм байлаа яг үнэндээ. Яг үнэндээ тэр зэвсэг барих тэр ажил бол дэлхийн ертөнц биднээс гордоод хүлээгээд алгаа тусаад сууж байна. Бид энэ өргөн дээр түшиглээд бэлэг эрдэмээ улам хөгжүүлэх ёстой. Улам бид нар одоо юм гэгэрэлтэй байх ёстой. Улам бид нар одоо чадвартай болох ёстой. Тэгээд одоо монголчуудаа гэргэн тойрны улс үндэстнүүдэд дэлхийн ертөнцид бэлэг эрдмээ ангаалтаар, кавант ангаалтаар хой нэмрээр оруулах ёстой. Энэ өргөө бол дахиад дөрөв гадаа хэлснээр дахиад хэлэхэд бэлэг эрдмээр дэлхийг амгаах нээлт болж байгаа гэж дахиж хэлмээр байна. Тэгээд энэ бэлэг эрдмээр дэлхийг амгаах үйлсийг эхлүүлэх гэж байгаа, гардаж одоо хэрэгжүүлэх гэж байгаа энэ хүмүүстэй би одоо энэ ерөөл үргэж одоо хатдаг аяг цагаан эдгээр ингээд ерөөл үргэх юм. Сая орж ирэхэд бид нар бас одоо сүү уулаа тийм Монгол хүн бол сүүн цагаан сэтгэлтэй юм. Тэгээд энэ миний гараас гардаж авч байгаа за энэ хүмүүс маань бэлэг эрдэм нь улам бадраад гэгэрэлэн гэрэлтэй тэгээд олон мянган хүнийг эдгэрүүлээрээ олон мянган хүнийг ангаараарай зовж байгаа энэ ард түмнээ ийгүүлээрээ зовж байгаа энэ ард түмэн дэлхийн ертөнд хүн төрөлхтний авралт нь болоорой тэр хүмүүсүүдийн гэрэл игээн болоорой гэж өрөөж байна. Та бүхэн чаднаа, бид бүхэн чаднаа, монголчууд чаднаа. Энэ бүрэн боломжтой. Тэгээд би аягаар одоо видео хийх. Тооня. Тэр ангаах энэ төвдөр ангаах боломжтой тэрийгэ баримтжуулна. Тэгээд одоо энэ манай нэг ментор бол 115 гадаад дотоод ингэж нэлээд олон гадаад байгаа. 50% нь гадаад хүмүүс байгаа. Тэгээд 115-ыг ангаасан гэж байна. Тэгээд баримт мэрэгтэй шалгаж болно гэж бардамаа байна. Тэгээд энэ нэг Америк. Hello Mongolia. I'm Jessica from the United States. I healed completely from breast cancer through quantum healing here in the Healing Palace. I admire the healing power of the Mongolian people and I love Mongolia. Ингэж гэрэл гэгээн болё. Ингэж аврал нь болё. Ингэж тэнгэрээс бууж ирсэн тэнгэрийн элчин захиусан тэнгэрүүд нь болё гэж өрөөж юм хоёртоо сайн сайн хэлж байна. Тэр их юм байна. Зүрх судасны үүссэн амжилт хүсье манай чадна. Дараагийн баг кавант ангаалтын гомд санал сүмжлэлийг авсан тийм ээ. Бусдыг тохируулсан байдалтай тийм үйл ажиллагаа байж болохгүй. Үнэхээр бусдад одоо аж тусыг өгсөн тийм сайхан үйл ажиллагаа явуулж чадчихвэл өрөнгө монгоор сурталчилгаа үйлчлүүлэгчээр нь тийм ашиг орлогоор нь боломж байр орон нөхцөл боломжоор нь бүх зүйлээр нь бид нэр хамтын хүчээр дэмжиж өгөө л гэж. Өшөө олон хүмүүс эндээс энэ төвдөрөс бизнесээр босгож хардаг байгаасаа өшөө олон хүмүүс энэ өргөөн дээрээс өөрсдийнхөө тэр дуртай ажиллаа хийж бизнес болгож босгож хөгжүүлж хардаг байгаасаа хүсэж байгаа. Тэгээ манай хэд бол энэ чиглэлтэй баттай, ихтэй, зоригтой байгаа хөдөлгөөнөөр нь хүмүүсийг засдаг. Хөдөлгөөнөөр нь хүмүүсийг эрүүлжүүлдэг. Ялангуяа йог бол үнэхээр чухал юм байгаа. Тэгээд йогийнхоо танхимыг та бүгдийнхээ бизнесийн чинь одоо амжилтын гараа болгож, эхлэл болгож цаашдаа йогийн энэ магнатууд болохыг ерөөж Монголын хэвчээ хэлдэг. За, идэвхтэй өргөөний төвийн ашиглалт
Хэдүүлээ дараа ханаараа. Хамт ажиллаж байсан улсын их дэлгүүрийн сургалтанд манай